та бүхэндээ орой мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-ны даваас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хов зугаа оройтой шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 29-ний мягмар гарагийн дугаар шууд хүргэж бэлэн болоод байна. Студид хөтлөгч Ханцаа Амийн хариулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар үеийн үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөө мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдар NBL глюкозамин хондротын сульфат за мөн Япон чанарыг такатагаас хурд уж шатгуун зарцуулалтын төв шийдэл NGK сэвчээ хамт ажиллаж байна. За хамтран ажиллаж байгаа хоёртоо баярлалаа. Тантай байдсан шүү. Дөрүлээ байгаа юм шиг л байд. Их л олуулаа байна да. Энд ч одоо нөгөө хоёр хажуу талд чинь хоос микрофон байгаа шүү дээ. Тэнд л одоо сууцгааж байгаа юм л та нэгсэн. Манай хоёр хав. Үнэ хамтдаа сууж идэв шүү дээ. Ааха. За өнөөдөр танилцуулга алдарснуудад товчхон дурдъя. За би ам ихч таны би хийн ярих гэж байгаа юу н таа чадгаар байна би. Хэлсэн шүү дээ угаасаа тий. Та Backstreet Boys-оос ярих гээд байгаа юм уу та? Арын гудамжны хүүхдийн нэгийг ярихад бэлдээ сууж байна. Ааха. За өнөөдөр хэнийг ярих вэ? За өнөөдөр зөвхөн миний л бодсон шүү. Гэхдээ би бол крашлж байгаагүй. Дэлхийн нийтээр одоо хамгийн олон одоо хамтлагаас нь илүү их крашлж исэн л болов уу гэж бодож нэг картрыг танилцуулахар бэллээ. 10 картр яах. За. Ийм шар үстэй, ийм халимаг үстэй, ийм залуу байлаа да. За байлаа да гэж байгаа л да. Байгаа шүү. Сурцсан болов гэж айлгүй байгаа. За. Энэ нөгөө их чи үсээ доошоо унжуулсан шаргал үстэй мөн үү? Тэгвэл хамгийн их нөгөө крашлагдчихсан. Сүчүүдийн хамгийн их пейнт байх тийм. Гэхдээ би л тэгэж бодсон. Гэтэ яг тийм судалгаа бол алга. Судалгаа байхгүйсэн тийм. Зүгээр л тэгэж бодсон юм. За. Яг би бас хүлэн зөвшөөрж байна. Би бас энэ хаяг нэг хаяа харах нь харсан. Ой би харж ирсэн гэж. Надаас нэлээ ах болохоор тэр чи жоохон байсан нөө багада. Тэр нөгөө юм хайр дурлалмурч гэдэг шохорхо харцаас гэхэд илүүтэйгээр юм тэгдэг штэ. Чи алийг сонгох уу гэл ингээл яаруулах тий. Булаацалтаа тэгээд бүгд шар ус дээр нь явуудахаар би төрүүлж авна маавна гэх нэг тий. Тиймэрхүү юм бол байх нь байсан л санагдаж байна. За тэгвэл миний танилцуулах алдарт нь лоо шууд орцгоё. За өнөөдөр бидэнд өвлийн хайрын дуу, Дэв ажингийн шат драмагаар танигдсан жүжигчин Чэжиюгийн тухай танилцуулахаар бэлдсэн байна. За Чэжию жүжигчний жинхэнэ нэр нь Чэ Михан гэдэг нэртэй 1975 онд төрсэн. Энэ жил 49 настай жүжигчин бахан. За ингээд хамгийн ихний мэдээлэл нь урлагийн гараар орцгоё. 1994 онд урлагийн гараа эхлүүлсэн байлаа. Тэгээд дараа жил нь буюу 1995 онд The Gate of Destiny хэмээх кинонд эмэгтэй гол дүрийг уг амжилтаа авч чадсан. Гэхдээ тухайн үед жүжиглэлтнийх муу байсан гинэ. Тэгээд кинонд дундаас хасагдсан юм биш шүү дээ. Убаал үлгээд хасаа ицсэн юм уу? Тийм, 1996 онд анхны хайр бүтээлд тоглосон. За энэ анхны хайр бүтээлийг манай гэрлэгч сайн мэдгүй хаа. Нилээ дээр бас нэг асуужсэн санагдаж байна. Энэ драмны хувьд нийт 66 ангитай байсан. За жүжигчин Чэжиюгийн хувьд энэ олон ангит киноны 5 дугаар ангиас нэхлээ дэлгэцэнд гарч эхэлсэн. Тэгээд 66 дугаар ангийг нь төгсөх хүртэл нь энэ уран бүтээлээс хасагдахгүйгээр амжилттайгаар тоглож чадсан байна. Тэгээд 2000 онд рейтинг нь 40% давж исэн. MBC телевизийн Үнэн гэдэг бүтээлд бас гол дүр бүтээсэн. За ер нь энэ үеэс л нэр хүнд нэлээд өсчтэй танигдаж эхэлсэн гэж хэлж болно. Тэгээ 2002 онд Өвлийн хайрын дуулаа ингээд кинонд тоглож за нэр хүнд нь солонгос студигүй Японд маш их өссөн. Гэхдээ харьцуулаад үзэх юм бол тухайн солонгосчууд бол үзсэн гэхдээ Японд бүр илүү их танигдсан юм билээ. Сонин шүү бас тий. Тийм тэгээд ер нь тэгдэм юм шиг л шүү. Зарим уран бүтээлүүдийг хараад хахаар гадаадууд тий одоо интернет одоо олон улсын фэнүүд нь л энэ киноч өстой гоё шүү гээл. Эсвэл Монголд тэгж яриад идэг. Тэгээ яг нь солонгосчуудын үзэж байгаа нэтрийг нь харахаар бараг мэдэхгүй байх тохиолдол байгадаг. Тэр ямар кино байлаа нэг солонгост сурж байхдаа л би л нэг үзсэн юм л та. Тэгээд солонгоснаас чи тэр үзсэн үстэй нэрэ гол дүрийн ах нь гоё мой гэсэн. Үзээгүй шүү дээ. Одоо наад кино ч угаас тренд биш шүү дээ чаги. Чи энийг үзэж гээд. Тэд нар шаал өөр кино үзсэн. Би бүр шаал өөр кино ярьсан гэж явж байгаа байхгүй. Онцгийн дараа л алдагчаад идэв юм та. Тэгэхээр тренд нь жоохон арай өөр л байдаг юм шиг байлаа. Тэгээд үүний дараа Өвлийн хайрын дуу драмаа дээрх жүжигчин бүсгүй үс засалт бас тренд болчихсон. 2002 онд Өвлийн хайрын дуу олон ангит кинонд тоглож шүү дээ. Тэгээд нөгөө тухайн үед яг Өвлийн хайрын дуу кинонд ийм тайрмал үстэйгээр тоглодог тийм. Тэр үс нь тухайн үед тренд болж исэн. Энэ дабаг гудамжаар явах юм бол бүх хүмүүс нь тийм тайрмал үстэй байсан гэдэг юм байлээ. За мэдээж гол дүрийн жүжигчин Пэйүнжо нөөш одоо Чануу гэдэг тийм. Чануу ах юм үсэлт. За тэр оролт нүдний шил бас тухайн ондоо тренд болж исэн. Тэгсэн. Гудамжаар дүүрний юм урт оролттой нүдний шилтэй тийм бор үсэл нь болохоор юм бор өнгийн үсэл байсан тийм. Энэ хоёрын нөгөө нэг 10 жилдээ нэг өмсдөг нэг юм полтон байдаг шүү дээ. Тийм тавьчтай. Тэр чинь мод болол. Тэ тэрийг л өмсчүүл яг л болох гэдээсэн шүү дээ. Өмсөн 10 жил өмссөн тий.
Би бас андаа манай хамаатны ихч бас өмсөжсэн шүү дээ. Гэтэ тэр үед ингээд бодохоор яг гудамжаар нэрэл яг дөвлэн драма дээр хуцалтуудыг дуурайсан тийм хуцтай хүмүүс харагддаг байсан шүү дээ. За тэгээ үүний дараа 2003 онд рейтинг нь бас л 40%-ийг давсан. Деважингийн шат улаан гэдэг киноны гол дүрийн Хан Жонсогийн дүрийг бүтээж. Ер нь бол нэр хүнд нь яг энэ үед 2000 оны ихээр оргил цэг дээр хүрсэн гэж одоо хэлэхэд бол ерөөсөө хэлсдэггүй. За гэтэл 2004 оноос хойш ер нь 3 оноос хойш юм уу да. 4 жилийн завсарлага авсан байлаа гинтгэн. Тэгээ 4 жилийн завсарлага авсныхаа эцэст 2007 онд Air City гэдэг бүтээлд тоглож олонний өмнө дахин гарч ирсэн. За тэгтээ тэр уран бүтээлийг нь үзэгчэд үгүй тийм сайн бүтээл шээ. Мөн түүний авсан дүр өөрт нь тохирохгүй байна. Жүжиглэлт нь ерөөсөө сайжрахгүй юм а гэх мэтчлэн маш олон шүүмжлээ өгч ирсэн байна. Тэгээ ингээ 2008 онд Stars Lover гэдэг олон англи кино тоглосон боловч өмнөх бүтээлээсээ илүү муу үнэлгээ аваад рейтинг нь бараг л одоо газар тунсан гэдэг шиг маш муу үнэлгээ авсан юм байна. За тэгээ бүр Чэжүү жүжигчнийг хүмүүс драмаг нь одоо үзэхгүй байна. Одоо тоглосон энэ одоо бүтээлүүдийг миний одоо тоглосон бүтээлүүдийг хүмүүс үзэхгүй байна гэдэг ингээд уйлжсэн, тэрийг нь харсан гэдэг хүмүүс хүртэл гарч ирсэн гэж байна. Гэхдээ энэ бол ийм дам яриа юм байл л. Яг үнэхээр Чэжүү жүжигчин одоо миний киног үзэхгүй байна гэж энэ тэнд уйлж суусан нь бол яг баттай биш л дээ. Зураг хөргөн мөргөн бол байхгүй шүү дээ. За үүний дараагийн баримт нь жүжиглэлт муутай гэдэг шүүмж байна. За саяны дурдсан энэ хоёр одоо муу үдэлттэй уран бүтээлээс бусад уран бүтээлүүд нь бол ер нь их сайн байсан. Тийм учраас драмны Хатан хаан, романтик драмны Хатан хаан, Чэжүүгийн тоглосон бүх бүтээл өндөр үзэлттэй байдгаа гэд их л гоё очтой байсан юм байлаа. Зайлбал тэр хоёр бүтээл дээр л бүдэрчж байгаа юм л та. За гэвч түүний жүжиглэлт муутай гэх яриа бол ерөөсөө тэр рейтинг өндөртэй бүтээл тоглоход ч гэсэндээ муу рейтингтэй бүтээл тоглоход ч гэсэндээ баян гарагсаар л ер нь их жүжиглэлт муутай штий. Зүгээр нь царайнаасаа шүүж гэдэг юм ерөнхий нь тэхвэсэн байлаа. Тэгээ түүнийг амжилтанд хүргэсэн 4 драмаг бодоод үзэх юм бол дөрүүд нь хоорондоо их төстэй гинэ. Магад тийм нэг залууд ингээл чинстэглээсээ дурлаа. Тэгээ нэг жоохон зов зүтэрсэн ч юм уу ийм төстэй дүрүүдийг бүтээсэн. Тийм учраас үгүй тэгээд одоо юу гэдэг олон төрөлд хүчүцсэн гэхээс илүүтэйгээр нэг л тэ дүрээ арай өөр бүтээлүүдэд тоглоодсон шүү дээ гэж хүмүүс шүүмжилж ирсэн юм байна. За ингээд баг 10 гаруй жилийн турш жүжигчин бүсгүй дахин өндөр үзэлттэй бүтээл тоглож чадаагүй гэсэн үг. Нэг хэсэг бүр ингээ 10 жилийн турш тоглосон бүтээлүүд нь ерөөсөө үзэлт өндөртэй байгаагүй. За ингээд явсаар 2015 онд тоглосон ТВ-ийн телевизийн 2 дахь 20 нас гэх бүтээлээр дахин өөрийгөө баталж харуулад би сайн уран бүтээл тоглож чаднаа. Миний жүжиглэлт сайн штэ гэдгээ батлан харуулж чадсан байдаг байна. За хоёулаа хамтран танилцуулаад өргөжлүүлээ. За нэвтрүүлгийн хамтраалагчаар үений үр дүнтэй бэлтгэл энэ бэлдэм хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдар энэ бэл глюкозамин хондруудын сульфатыг танилцуулъя. Тэгэхээр таны өвдөг үе мөчөөр өвдөд хөдөлгөөн их хэцүү байгаа бол ийм завир танд илэрч байвал танд глюкозамин хондруудын сульфат хөхөр агуулсан Европын GMP чанар стандартыг хангасан энэ бэл бэлтгэлийг хэрэглэхийг зөвлөж байгаа юм. За энэ бэл бэлтгэл дотор хоёр төрөлтэй байдаг. За эхнийх нь NBL номер 90 шахмал хэрэглэх заалтны хувьд үений мөгөрсөн эдийн эмгэгүүд, спортын гэмтэл бэртэл, ясны сэрэгжилт, жингийн илүүдэл, шатаар өсөж уруудах үед өвдөгний үеэр өвдөх, хөдөлж босож суухад тань өвдөгд хоогоор тань одоо нөгөө шархирч өвддөг шүү дээ. Тэгээ дээрэс нь гүйт тэнийхгүй зовёртой бол энэ бүтээгдэхүүнийг хэрэглэгэн. За тэгээ NBL номер 90 шахмалыг яаж хэрэглэх вэ гэхээр нэг шахмалаар өдөрт 2 удаа буюу уух юм байна. Тэгээд нөгөө 45 хоногийн хэрэглээд юм байна. Ер нь нөгөө номер 90-ийг бол урьдчилан сэргийлэх зорилгоор уух хэрэгтэй юм билэ. Харин номер 60-ыг нь болохоор гэмтдсэн тохиолдолд уух юм билэ. Өдөрт нэг шахмалаар 2 удаа уух юм байна. 30 хоногийн хэрэглэх гэсэн. За хэрэглэх заалтын үед өвдөгний үеийн өвдөлт нь үеийн өвдөлт нь ачааллын үед буюу удаа алхах, зогсоох, дасгал хийх үед нэмэгддэг. Зогсож хагаад хөдлөх үед богино хугацаанд үеийн хөшин гэлэрдэг. Үеийн өрөмслийн шинж тэмдэг нь 6 сараас дээш хугацаанд илэрчихсэн. Өмнө нь өвдөгний үеийг гэмтээж байсан хүмүүс хэрэглэх юм билээ. Тэгэхээр хэрэглэхийн өмнө эмийн заавартай заавал танилцаарай. За бүх эмийн сангуудаар худалдаалагдж байгаа холбоод хуудасны дугаар 77 тэг 4 50 50 77 тэг 4 50 50 гэсэн дуурлал бүгдээрээ. Сошиал хаяг нь Noble Mongolia гэдэг ахар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан үеийн үр дүнтэй бэлтгэл бэлтэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдар энэ бэл глюкозамин хондруудын сульфат байлаа. За сонсогчд маань бас энэ 2 дахь 20 нас киног үзчихсэн тухай бичсэн шүү дээ. Энэ кино нугасаа нэлээд алдартай болсон юм бэл. За дараагийн баримт нь хамгийн хамт жүжиглсэн жүжигчд нь ер нь их царайлаг сайхан залуучууд байсан гэнэ. Бараг одоо бүх царайлаг сайхан залуучуудыг түүгээд
бүгднтэй нэг урамтай тоглолцсон гэж яригддаг юм байна. За тэгээ жүжигчин бүсгүй Пэйюнжун гэдэг одоо нөгөө анхны хайр, өвлийн хайрын дуу хэмээх драмад гол дүр бүтээсэн жүжигчин Пэйюнжунтэй 2 жүжигтэл хамтран тоглосон. За тэгээ тийм болоод ч тэрүү энэ Чэжио жүжигчнийг бодохоор шууд нөгөө чануу толгойд орж ирдэг. Тийм хамт хосороо гэх юм уу те. Өөр эрэгтэй жүжигчнээс орж ирэхгүй тийм сетэрээд шууд толгойд орж ирдэг гэж ярьсан байна. За тэгээ түүнээс гадна бидний сайн мэдэх Инха буюу Lee Byung-hun жүжигчтэй бас хэд хэд уран бүтээл тоглосон. Ерөн тухайн үеийн хамгийн шилдэг царайлаг гэсэн бүх жүжигчтэй хамтран уран бүтээл тоглож чадсан. Азтай бүсгүйгээс гэж бас хэлдэг гинэ. За тэгэхээр үргэлжлүүлэн хайр дурлал руу орцгоё. 2007 онд хамт драма тоглосон 6 насаар дүү жүжигчин Ижинугтэй хамт болцож байгаа гэсэн зураг 2009 онд цацагдаад за үргэлж байгаа гэх мэдээлэл гарсан юм байна. За тэгээд тухайн үед жүжигчин залуугийн өгсөн ярилцлага олонний анхаарлыг татчихсан гинэ. Ярилцлага дээрээ үнэхээр халамжтай, хингийн, хүнлэг, бараг төгс төгөлдөр гэж хэлж болно гэж ярьж исэн юм байна. За тэгээд хүмүүс тэднийг төгс зогтож байна хэмээн үерхлийг нь дэмжижсэн. Ер нь ингээд солонгосчууд чинь алдартай үерхлийг нэг дэмжиж дэдгүү шүү дээ. Тэр багийн үерхлийг бараг дэмжигүүцнээ яаж хийж байгаа л. Тийм. Харин Чэжио жүжигчний үерхлийг бол дэмжсэн хоорондоо гоё зогтож штэ гэж ярьжсэн байлаа. Тэгээ 2010 оны сүүлээс тэднийг салсан гэх цуу яриа гарч эхэлсэн. За тэгээ жүжигчин Ижинугээс тодруулахад салсан үнэ гэдгийг баталсан юм байна. Одоо X найзлан гэсэн үг л дээ. За харин яг хизээ салсан гэдгийг нь бол тодорхой хэлээгүй мөлий. Салсан нь бол үнэн юунаас болоо салсан, хизээ салсан, юу одоо гэдэг тийм нарийн мэдээлэл бол өгөөгүй мөлий. За дараагийн баримт нь гэрлэлт рүү орцгоё. За Чэжио жүжигчин маань нэлээд удаа ганц бий болсон 40 юу лээ 40 гартлаад ганц бий болсон санагдаж шүү. Тэгээ хүмүүс хизээ суух юм болоо уг нэг сайхан өсгүүдээ бус хүлээлт үүссэн Тийм нь. тэгээд одоо нэг Диважингштейн гол дөрүүд бараг бүгд суудсан байгаад дээ. Өвлийн хайрын дуу драмны гол дөрүүд тийм бараг бүгд суудсан байгаад. Ганцхан Чэжио жүжигчин маань л нөгөө шалгараад үлдсэн гэх юм уу тийм. Тунаад үлдсэн байгаадсэн. Тэгэл хүн болгоо сууж байгаа юм болоо Чэжио Кёрон буюу Чэжиогийн гэрлэлт гэж нэлээ хайжсан бол гэрэлсээ 2018 онд 2018 оны 3 сард юм байл өөрөөсөө 9 насаар дүү нэгэн компани захирал залуутай 3 жил өргөсний эцэст гэр бүл болсон. За тэгээ түүний гэрэлтийн талаарх мэдээ гэрэлснийхэн дараа гарсан юм байлээ. Бүр сүлд нүү. Тийм сүүлд нь гарсан. Тэгээд хурмаа маш өндөр нууцтай хийсэн. Тэгээд жүжигчин бүсгүйг найз залуутай гэдгийг хүртэл хүмүүс мэдээгүй гинэ. Тэгэхээр бүр үнэхээр л одоо олонний нүднээс нууцлсан юм шиг байна найзлаа. Тэгээд дараа нь өөрийнхөө пен хуудас дээр би одоо хурмаа хийсэн гэдгийг мэдгдээд л хүмүүс хүүе энэ хүн чүгүнтэй өргөжсэн юм байна. Үгүй дээрээс нь бүр гэрэлцсэн байж та гэдгийг мэдсэн. Тэгээд энэ хурм ямар хэмжээний одоо нууцлаг байсан бэ гэхээр бүр менежер нь хүртэл мэдээгүй гэж байгаа. Тийм өөрөх нь менежер өдөр менежер ч одоо өдөр болгон хамтаа ажилтны явж шүү дээ. Төлөвлөгөө мүлгөө зохиол одоо тэр тийм болцоогоо яд юм бол зүхтааж хаад нууцаар ичдэг байсан юм байна. Тийм найзтайгаа уулзлаагаа гараа авчдаг байсан юм болоо. Тэгээ магадгүй тэр менежер нь нэлээд олон солигдсон ч гэж магадгүй л тийм. За тэгээ жүжигчин өсгөөг нөхрийнхөө бизнест хөрөнгө оруулж дэмжлэг үзүүлдэг. Ер нь бол юм спонсор байдлаар байдгаа гэдэг бас яриа байдаг юм байлээ. Тэгээ ямар тач тэд гэрснээс хойш 2 жилийн дараа буюу 2020 оны 5 сард 45 настай. За нэг солонгосоор бол 46 настай төрсөн юм байлээ. За Ируа гэдэг ганц охинтой одоо 4 настай юм байна. Тэгээ цэцэрлийнх нь эцэг эхчүүд жүжигчин бүсгүйгээс 20 гаруй насаар дүү хүмүүс байдаг гинэ. Охинтой хамт нэг цэцэрлж явж байгаа. Эцэгчүүдийн хурал мурал гэж болно шүү дээ. Тэгэл ингээ харахаар дандаа 90 хэд оны залуучууд байдаг. Тэгээд яг жүжигчин маань аль болох бусдад нийлэх гэж хичээдэг гин л дээ. Тэгээд нөгөө одоо эцэг эхчүүдтэй өөрөөс нь хичнээн одоо 20 гаруй настай ихчихсэн те аль болох Чэжио жүжигчин гэдэг хамт олондоо оруулаад гэдэг шиг те хамт байх гэж нэлээ хичээдэг гэсэн байлээ. За тэгээд ер нь хүүхдтэй болсноос хойш өөрийнх нь амьдрал нэлээ өөрчлөгдсөн гэж байгаа. Тэгээд амьдралыг үзэсгэлэн ч гэсэн тэр хэмжээгээр өөрчлөгдсөн. Тэгээд бас хаяа өөрийнхөө Instagram хуудсанда охинтойгоо хамт авахсан зургууд оруулдаг. Гэтэ охиныхоо царайг үл гарахгүй дандаа хойноос нь авсан зургуудыг оруулдаг юм байна. Харилцсан тэрсэн юм те. За цуу ярианы хувьд нэг том цуу яриа байдаг нь нөхөртэй холбоотой. Нөгөө хост бар гэж байдаг шүү дээ тийм. Эмэгтэйчүүдэд үйлчлдэг тийм одоо нэг өснө баарны залуу гэх юм да тийм. Тийм тэгэхээр нөхрийг нь ийм баарны залуу байсан гэж яриад идэм билээ. Тэгээд нөхрийнхөө нэр төрийг одоо юу гэдгийг авч үлдэх үүднээс одоо би юу гэдгийг би баарны залуутай суух гэж байгаа. Яг одоо баар хийсч явж байгаа танилцаач гэдэг юм тийж ярих юм бол бас өөрөх нь нэр төрд ч гэсэн муухай учраас баг хуурамчаар гэх юм уу да албаар бизнест нь хөрөнгө оруулаад тэгээд ийм IT компани захирал хэмээн имижийг бүрдүүлж өгсөн гэж ярьдаг юм байна. Гэтэ энийг бол батлаад юу хасан одоо юу гэдэг баримтууд бол гарч яг тийм юм гэсэн юм бол байхгүй юм шүү дээ. Гэтэ ийм дам яриа байдаг юм лээ. Чэжио жүжигчин ийм баар маар нь харагддаг усаа тэгээд нөхөртөө тэнд
танилцсан. Тэгээд танилцаад яг одоо сууж мууж үерхэд үерснийхаа дараа суух болохдоо төгөртөө одоо нэгсний хуурамч компани байгуулж өгсөн гэсэн үг шүү дээ. Одоо хуурамч гэж хэлэхэд бас юу мэр чимдээ. Нэгсэндээ бодит мөнгөөр л хөрөнгө оруулж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулангууд нөгөө үнийн юу чгүй байсан. Гэхдээ тэр мөнгөөр нь л өөрийн компани босгоцсон л гэсэн үг. Гэтэ энэ хост барны залуучууд бараг энэ алдартнуудаас илүү алдартаач байх юм тий. Сонсоол хахад алдартай хүмүүстэй айгу суудсан байх. Нэг бай суугаагүй гэхэд нэр холбогдсон байх юм. Явж байгаа л. За миний мэдгээр нэг 2 алдартам юу яг ийм одоо хост барны залуутаа суусан гэж бол сонсогдож ирсэн байна. Гэхдээ хоёулаа батлаагүй л дээ өмнө суусан гэж. За дараагийн баримт нь архинд их дуртай гин. За 2016 онд оролцсон нэвтрүүлэгт хөргөгчөндөө юу байгаагаа тухайга харуулсан юм байна. За энэ нэвтрүүлэг маань гэдэг нөгөө алдартнуудын хөргөгчийг яг одоо авчраад тэр хөргөгчийн дотор байгаа хоол одоо нөгөө хоол их боломжтой тэр хүнсний бүтээгдэхүүнүүдээр тэр тухайн одоо алдарт нь хоол унд хийж өгдөг юм л та. Тэгсэн чинь жүжигчин бүсгэн хөргөгчийг нээгээд үдсэн. Ингээд шар айраг ч гэдэм үү арх ер нь пи хөлдөөсөн шампанс гэдэг дандаа алкогольны төрлийн зүйлүүд маш их гарч ирсэн гинэ. Тэгээ нөө идэж уух зүйлсэн ч гэсэндээ харахаар л архины даруулах шиг харагддаг юм уу те. Мандаа хөргөж шиг л юм. Яах нү дээ. Би нилээ хэдэ хөлдөөс юм байдаг шүү гэж байна. Хөлдөөсөн гисгсэн. Би очиод сая шинжилээр нэг жоохон уусан. Гиссэн хөлдөө төмөнд үлээрээ л аваа шүү. За тэгээд үүнээс хойш жүжигчин бүсгүй ер нь энэ ч одоо уух дуртай төрлөг хүн юм шүү дээ гэж ярих болсон. За тэгээд би энэ талаар нь бас баттай болов гэж жоохон судалж үзлээ. Тэгсэн 11 сарын өмнө нэг нэвтрүүлэлт оролцсон байна. Тэгээ нэвтрүүлэлт орохдоо 2 хөтлөгч байгаа. За тэгээд жүжигчин маань зочноор урагдаж орж байгаа юм л та. Тэгээд нэг нь болохоор арай ах одоо уран бүтээлч авахгүй хошин шиг жүжигчин. Тэгсэн тэр хүнийг л аха та урдгаа уу гэж хаал. Тэгэл нөгөө хүн болохоор үгүй би нэг ариун цэврөөрөө орчоод ирсэн. Та хайж гад байгаа юм бэ? Энд ч ямар пив ууцсан байгаа шүү дээ. Юундэ шээж байх гэдэг. Уучаа юм уу гэж үгээр. Нэрнгэсэг уучаад явж байна. На урдгаа хоосолчоод явуулаа та яагаад юм бэ буцаа суул да битгий явуул да гэдэг ингээд нэг тийм хүмүүс байдаг шүү дээ яг ингээд уугаа суухаар ерөөс нь явуулдаггүй те ингээд чи яг гарах гээд чи цүнхээ тавь гэнэ үлдээ нэг бол уучаад нойлоо на урдгаа заавал хоосол гэж яг тэрийн төрлийн хүн юм шиг байлаа тэгээ дараа нь пив уухта нөө скан хийж ууж байгаа юм л да. Тэгээ нөө дүү хөтлөгч ингээд скан хийж өгсөн чинь л чойж юу гэж маань. Хөөе энэ скан ч ямар жижиг юм бэ арай. Ахиухаа хийж байгаа. Хоёроо орон ямар гэдэг. Нилээ халдсан байсан юм шиг байна. Тэгснэ нөө жижиг скан харж ирсэн. Үгүй энэ скан яас хөөх юм бэ? Надаа өгж болох уу? Гэл тэ. Тэгснэ сүулдэ үгүй ер нь бол нэг балгалтаар л уухаар скан байж тээ гэл. Тэгснэ бүгдээр нэг амьсгаагаар ууцгаа гэдэг. Тэгээ нэг амьсгаагаар ууж л шүү дээ. Ер нь жоохон уух дуртай тийм төрлийн хүн юм шиг байна. Тэгээд нилээ согтцсон байх шиг үлээ тэр 11 сарын өмнө өгсөн одоо ярьслаа тэр нэвтрүүлэг дээр. Тэгээ согтцсон тэрийг сүүлдээ яриа нас жоохон ингээд ээдрээд хилэн ураацсан. Хамгийн гол нь тэгэл уу гэдгээ бол юусэн маш давтамжтайгаар хэлээд байгаа байхгүй. Уртгаа. За бирч. За уу гэдэг л. Тэр юм жоохон нэг иймэрхүү чөлөөтэй зан характертай хүн юм шиг байна. За нэг согтуу зураг бас тренд болж гарч ирж байсан. Тэр нь Хонконгт болсон нэгэн брендийн нээлтэнд оролцоод явж байхдаа хоёр найзаараа ингээд сугдуулсан уулаа нүүртэй согтуу ингээд баг нэг чирэгдээд явж байгаа зураг нийтэд цацагдсан. За харин жүжигчний талаас энэ зургийг үлгүй наа чи хэвтрүүлэхдээ эвлүүлэг хийсэн байж тээ ийм юусоо болоогүй гэсэн тайлбар өгсөн бол Хонконгийн талаас энэ зургийг авсан газраас бол гүүштэй бид нар дуудаа эвлүүлж янзлаад байгаа юм юусоо байхгүй. Яг тэр хүн байгаар нь л бид нар зураг байгаа л энэ гэдэг чинь. Байгаа л энэ ингээд согтцсон явж байсан гэсэн нэг ийм тайлбарыг өгсөн юм байлаа. За нэг иймэрхүү сонирхолтой баримт. За тэгээ сүүлийн баримт нь хүчирхийлэл гэсэн нэг ийм асуудал холбогдож ирсэн гэнэ. За тэрний үнэхээр Итевонд 40 гаруй насны алдартай жүжигчин эмэгтэй 30 гаруй насны нөхөр нь хүчирхийлэл одоо тэр эмэгтэй нөхөр нь гэсэн үг шүү дээ. Хүчирхийлэл үлдээд одоо хүүтэн зэвсгээр хин нэгний амнаас нь хүрсэн гэсэн нэг иймэрхүү мэдээлэл гарч ирсэн гинэ. Тэгээ тэр дундаа одоо энэ жүжигчин маань өөрөө хүүхэдтэй гэсэн мэдээлэл гарсан боловч жүжигчин маань тухайд Итевонд ерөөсөй байгаагүй буюу хутлаа мэдээлсэн. Тэр яг нэг ийм яг алдартай жүжигчин хэсгийг нь хэлж мэдгүй л юм да. Тэр мэдэн дээр одоо Йонэн буюу алдартны нөхрөлтэй болж утгүй хэрэг үлдчихлээ гэсэн нэг иймэрхүү мэдээлэл гарахаар солонгосчууд таамаглахдаа за ер нь 40 гарсан гэхээр чинь чэжүү жүжигчин юм шүү. Дээрээс нь хүүхэдтэй сайхан болсон шүү дээ гэд таамаглаж ясан боловч сошиал тэг зургийг хараад үзэх юм бол төрсөн өдрийн бэлэг авсан зураг астероид оруулсан тухайн үед ерөөсөй Итевонд байгаагүй гэдэг нь тодорхойлсон юм. Гүтгэгдсэн байна. Тийм. За нэг иймэрхүү л баримтуудтай байх нэ.
За сонирхолтой юм уу? Гэтэ гоё ч юм шиг те дураараа. Өөрийнхөө л нь шүү дээ. Тийм өөрийнхөө. Хинийг юм намайг хүн буруугаар ойлгочихгүй тэгчихгүй ингэчихгүй гэсэн юм байхгүй. Тийм тэгээд хүмүүсийг хүүхдтэй болоход бас уриалсан мэл яг одоо нэг нас өндөр дандаа ийм шээ явдаг л та. Жүжигчний ярилцлага ингээл харахаар таач ястэй те нилээ өндөр насан дээр төрлөө гэдэг. 45 46 нас дээр хэр боргийн хүмүүхтэй болж чадахгүй л. А өөрийнх нь хувьд бол үгүй болж ивэл те хүүхд гаргамаар байвал гаргаж болно шүү дээ. Та бүхэн ч гэсэн бас хүүхд гаргамаар байвал гаргаарэ гэсэн уриалга хэлсэн мэлээ. Тэгвэл тэр тэгнэ хөөрхөн ихснэр дандаа архин дуртай байдаг. Яаж байгаа юм бол. За өнөөдөр сарнаа сарагийн маань төрсөн өдрийн болж байгаа юм билээ. Төрсөн өдрийн мэнд хүргье. Төрсөн өдрийн мэнд. Нэг чаргаатайгаа өгч. Овоо сайхан давлгаалчдаг гаруугүй юу гэнэ. Уугаараа идэрэг л явчих тийм шүү. За үргэлжлүүлэн дараагийнхаа мэдээллийг хүргэе. За Backstreet Boys хамтлагийн одоо тийм шүтэн бишрэгчдэг буюу тэр дундаа Ник Картерийн шүтэн бишрэгч нь орж ирээд одоо пэнүүд нь орж ирээд дүү гэдээ ойрлох хэрэгтэй болж байна да. За жигнэр нь болохоор Николас Жен Картер гэдэг 1980 оны 1 сарын 28 төрсэн одоо 45 настай Америкийн дуучин Backstreet Boys хамтлагийн гишүүн гэдгийг сайн мэдэх бах. За гэр бүлийн амьдралаас бага наснаас нь дурдвал Нью-Йоркийн Джеймстаун хотод төрсэн юм билээ. Тэгээд аав ээж нь болохоор Жен Шник болон Роберт Картер Нью-Йоркийн Вестфилд техникийн Янки босгож гэдэг нэртэй баар ажилладаг байсан юм байна. Тэгээ ингээд 4 нас Картерыг 4 нас хүрэхэд нь болохоор Флорида мужийн Тампа хотын ойролцоох Раскан руу нүүгээд тэгээ тэндээ болохоор Гардавилагийн Ахмадын асрамжийн газрыг ингээд хамтдаа ажилладаг байсан. Тэгээ тэндээсээ нөгөө гэр бүл юмсан буй дүүнэрийн төрүүлсэн гэсэн. Тэгээ ээж нь олон хүүхдтэйсэн учраас хөвчлэн гэрхтээ хүүхдүүдэд хараад ингээд сууж идэг байсан. За тэгвэл хүүхдүүдийнхээ авьяасыг хөгжүүлэх тал дээр илүү төлхөө ингээ анхаардаг ээж байсан болоо даа л гэж бодсон. Нөгөө хүүхдийн авьяасыг хөгжүүлэх агентлаг буюу менежментийн үйлчилгээний юм компани байгуулсан юм лээ. Тэгээд Ник олон дээрээс нь Аарон хоёрын урлагийн гарааг нь маш их дэмжсэн. Ер нь бол урлаг руу орсон үний ээж нэг жилж болно. За тэгээд өсвөр наснаас л гэр бүлийн маш том асуудалтай байсан. За аав ээж хоёр нь бага багт нь ерөнхийдөө салаад тэгээ энэ нь болохоор Ник болон түүний дүү нарын амьдрал маш сөрөг нөлөө үзүүлсэн байдаг. За нийтдээ бол одоо тавла гэсэн үг. Эцэг гэхээс Аарон Картер 22 онд бол нас орсон. За тэгээд Энжел Картер буюу Аарон Картертай ихэр юм хүмүүс байгаа. За Бобби Жин Картер буюу 2023 онд бас нас орсон юм билээ. Хоёр дүү ингээ нас орсон гэсэн үг. За Лесли Картер болохоор 2012 онд бас ингээ нас орсон. Буюу одоо хоёрхан үлдчихэд байгаа. Аарон Картерийн ихэр нь за дээрэс нь Жинжер Картер буюу аавынх нь өмнөх харилцаанаас төрсэн нэг юм хүүхд хоёр дүү л байгаа болчихж байна. За тэгээ гэр бүлийнх нь аав ээжийн хувьд болохоор ер нь бол аав л гэсэн үгдэлтэй. Одоо нөгөө архиталт мансууруулах бодисын хэрэглээ тэгээ санхүүгийн бэрхшээлийн асуудлууд бол байнга гардаг байсан. Инээсээ болоод ер нь хүүхдүүдийн өсөлтөнд нэлээд муугаар нөлөөлж байсан. За тэгээ аавтайгаа сүүлийн жилүүдэд маш муу харилцаатай ингэ явж байсан. Аавынх нь бол Роберт Жин Картер 2017 онд зүрхний шигдээсээр нас орсон юм билээ. Гэхдээ Никийн хувьд бол аавынхаа оршуулганд юусоо оролцоогүй гэдэгжсэн. Тэгээ ээжтэйгээ ч гэсэн ерөнхийдөө таах нь ч муу байсан. Яг бага насандаа сайхан байсан ч гэсэндээ өсөж томрохын хэрээрэл ер нь харилцаа муу болж эхэлсэн юм билээ. Тэгээд яа тэгэхээр ээжтэйгээ харилцаагаа маш удаа тасалж ийсэн. Тэгээ заримдаа эвлэрдэг, заримдаа дахиж холдоод ч юм уу иймэрхүү байдалтай л ингэ явж байсан. Ээж нь яагаад ингэж харилцаа муу байсан гэдгсэн чинь Никийн гэр бүлийн хувийн амьдралд нь бүр хит их оролцдог байсан гинэ. Бараг л нөгөө босох суух өмсөх зүүхтэй идэх уухын заагаал ингэ бүр хитрхи ингэ оролцоод байдаг байсан учраас энэс бол зөрчилддөг байсан гэж аа. За тэгээд аав ээж нь хамгийн том сул тал нь юу юм гэхээр гэртээ хүүхдүүдийн хажууд байнга хэрүүлдэг гэсэн. Мөнхийн хэрэлдээл ингээ бөө юм болж идэг. Тэгэд энэ хэрүүл маргааны дунд үссэн юм билээ л. Тэр тэгтээ хүүхдийн юуд бол сэтгэл зүйд нэлээд нөлөөлт юм л шүү дээ. Эцэг нь байнга муудалцаад хахаар яг мөнхийн юм хэрүүлтэй байх ч л дими юм шиг л байгаа. За тэгээд аав ээжийнх нь наригталд санхүүгийн асуудалтай байсан гэр бүлийн уур амьсгалыг бүр ингээ дарамттай болгож эхэлж байгаа юм л та. Ингээ аав ээж нь ч салсан. Энэ нь болохоор Никэд маш их сэтгэл зүйн шокнд ингээ орсон. Ер нь Никт ч гэлэхгүй хүүхдүүд нь бүгдээрээ шоклосон юм билээ л дээ. За яасан гэхээр аав ээж рүү салсан учраас зөвхөн өөрийнхөө гэлтгүүгээр тэгээ дүүнэрийнхаа одоо хамгаалах оролдлого хийж эхэлж байгаа юм л да. Айлын том учраас одоо өсгөх тийм юм болж байсан. 13 настай анх Backstreet Boys хамтлагийн гишүүн болцсон учраас дэлхийд алдартай ингээд болцсон, олонд танигдсан. Энэ амжилт нь нэг талдаа сайн байсан ч гэсэн нөгөө талдаа асар их дарамт болж эхэлсэн. Яагаад тэгэхээр гэр бүлийнхэн бүх санхүүг зохицуулах хэрэгтэй болчихж байгаа юм тийм ээ. Ер нь бол нөгөө бага насндаа тулсан хүмүүсийн амьдрал хэцүү шүү дээ. Гэр бүлийнхээ ер нь бол орлогын хүүсвэрнэл болчихж байгаа гэсэн үг. Өөрөөсөө хамаарахгүйгээр гэсэн үг. За тэгээд нөгөө хүүхэд амьдралаар амьдарч чадхал болцсон л гэсэн үг. Ингээд өсвөр наснасаа л эхлээд энэ их сэтгэл зүйн асар их дарамтуудад авч чадахгүйсэн учраас нөгөө архитах болон муу зуршилтайгаа тэмцэж эхэлсэн юм л да. 15 настайгаасаа ерөнхийдөө архи хэрэглэж эхэлсэн. Ер нь хэрэглэж эхэлсэн буюу гүн орцсон байсан гэсэн үг. Тэгэхээр тэрнээс ч өмнө хэрэгэлсэн байсан гэсэн үг шүү дээ. За
яг 2 настайдаа хамгийн анх арх амсаж үзсэн юм билээ. 2 настай тий амсаж үзсэн. Хүүхэд Тэгэхээр аав ээж нь тэгжил их арх уудаг байсан хүмүүс болоод хамгийн анх одоо 2 настай хүүхдээ арх ингээ амсуулсан байгаа байхгүй. Тэгээ 9 настайдаа уйлгаж үзүүлээд ингээ 15 настай байхдаа алижэний архинд бараг л живнэ гэдэг шиг тийм болцсон байсан. Ямар айхтар. Бид нар тэрийг мэдгүй юм билээ. Тэг сайхан дуулаад яваад идэх тий. Гэтэл ийм амар асуудалтай гэр бүлдээсэн байгаа юм л да. Ингээд сэтгэл зүйн дарамтаа дараад ганцаард л одоо тэр орчин тойронд маш олон хүмүүс байгаа ч гэсэндээ бүр тотгошоогоо юм л юм билээ. Маш их ганцаарддаг гэсэн учраас өөрөө тэрийг бас ярьсан байлээ. Тэгээд 20 наснда архинаас бүр мөсөх хамааралтай болох аюулаа мэдэрсэн. Дээрээс нь эрүүл мэндийн ноцтой асуудлуудад тулгарч эхэлсэн буюу нөгөө архин донтох өвчин болоо. Тэгээд нөгөө дотор ходоод гидснээс ахвал хортой хүн чинь бүр архаг архич болсон байсан. Тэгээд ер нь эрүүл юм байхгүй болсон байсан. За тэгээд 20 нас хүрэнгүүтээ за би одоо болохоо байж байгаа юм амьдралынхаа хэм маягийг өөрчлөхгүй бол болохгүй байна гэдэг өөрчлөх шийдвэрийг гаргасан байдаг. За ингээд залуу наснд болохоор нөө буруу бололт, дээрээс нь архиталт зэрэг шалтгаалаад эрүүл мэндэд маш том аюул учруулж эхэлсэн. Яагаад гэвэл өсвөр наснда илүүдэлжинтэй болж байсан. Аль хуугаад харахгүй илүүдэлжинтэй, жингээ асчдгаа болжтэй. Дээрээс нь нөгөө нэг шүн оройгүй идэлтэй ингээд одсон учраас илүүдэлжинтэй болсон. За илүүдэлжин нь юунд нөлөөсөн гэдгсэн чинь зүрхэнд нь нөлөөсөн. Зүрхний үйл ажиллагаанд нь асуудал тулгараад эмч бүр томдсон юм л та. Чи яг энэ янзаараа ийм хоолтын дэглэмтэй ингэж архиа угаа яваадах юм бол чи 30 нас хүрэхгүй хөх юм байна гэж хэлсэн байдаг. Тэгээ энэ нь түүнийг за би болохгүй мэн гэд өөртөө тохио өгөөд өөртөө анхаарах эрүүл амьдралын одоо хэм маяг руу эргэлт хийхэд нь хүргэсэн байт юм байлээ. За ингээд гэр бүлээс нь бол шаардлагатай сэтгэл санааны дэмжлэгийг огт өгдөггүй байсан буюу чи мөнгө олж ирэх ёстой чи дүүнэрээ харах ёстой өсгөх ёстой мөнгө л гэдэг байдлаас ерөөсө хардаг байсан юм л да. За тэгээ олон нийтийн дунд ч юм уу хамтлагийнхантайгаа байхдаа тоглолтын дээрээ ч юм уу тайзан дээр байхдаа байнгын нэмсгэлдэг байсан ч гэсэндээ дотроо бол ерөөсө тийм байгаагүй. Тийм байна тий. Маш хэцүү байдалтай байсан. Тэгээд сэтгэл готрлын шинж тэмдгүү тухайн үедээ илэрчээсэн ч гэсэндээ нөгөө яг шаардлагатай тусламжуудыг авч чадаагүй, маш завгүй амьдралын хэмнэлээр амьдарч байсан учраас чадаагүй юм билээ л дээ. За ингээд нөгөө нэг бага наснаасаа л гэр бүлэд хийжих одоо үүрэгтэй болоод ингээд хуурчиж штэ. Багасаа л том бүний шийдвэрийг гаргаж эхэлсэн, мэрэгжлийн карьераа хамгаалах ёстой болж эхэлсэн. Дээрээс нь гэр бүлийнхаа дарамт нөгөө санхүүгийн дарамтнаас бол үнэхээр гарч чадахгүйсэн юм билээ. Тэгээд ингээ ядчихитал нь ахлах сургуультай байнгын дээрлэхүүлж зотоолдог байсан гинэ. Хүүхдүүд тийм золцдог байсан. Тэгээд энэ сургуульд байхад маш олон юм таагүй дурсамжууд ирсэн учраас сургуулаас гарахаар шийдээд тэг гэрээр боловсруулж авсан юм билээ. 10 жилийн өмнө төгсөөгөө гэсэн үг. Ингээ 12 настайдаа Disney Mickey Mouse клубын нэг кино шалгаруулалтанд оролцсон юм билээ л дээ. Тэгсэн чинь Mickey Mouse-аас болохоор Disney болохоор нэг юм 2 санал тухайд яг зэрэгцээд ингэ тавьсан маа. Юу юм гэхээр $50,000 гэрээгээр Mickey Mouse Club илсээ. Үгүй гэвэл нэг юм шинэ хамтлаг байгуулагдаж байгаа. Энэ хамтлаг руу орохгүй гэдэг юм 2 сонголт өгсөн юм байлээ. Тэнгүүт нь өөрөө болохоор би Mickey Mouse клубээс илүү одоо хамтлагт орохыг сонирхоод тийш хамтлаг руу орсон байдаг. Энэ нь ч баг зүг болсон юм шиг байна. Тэг ингээ хамтлагт орсныхаа дараа өөрийн хувийн багштай болсон буюу эндээсээ сурсан гэсэн. Ингээд 93 оны 4 сарын 20-нд 13 настай байхдаа Backstreet Boys хамтлагийн гишүүнээр орсон буюу Backstreet Boys хамтлагийн хамгийн бага гишүүн. Одоо жоохон гэсэн үг 13-тад орно гэдэг чинь. Би юусэн мэдээгүй шүү дээ тэрийг 13 14-төд хамтлаг байгуул явьжсэн гэж. Арай л томрог дэддэг гэсэн юм. За ингээд соло карьерийг ч гэсэн бас уран бүтээлийг хайжгаар хийж лээсэн л та. 2002 онд болохоор Backstreet Boys өөрийнхөө менежментийн компани буюу фирмийг орхих хүсэлтэй буюу менежментийн компани нөгөө санхүүгийн асуудлаас болоод эдрийг айгүйх зайлилж ирсэн ийм хэрэг зөндөө гарч ирсэн учраас ингээд салах хүсэлтэйг илэрхийлсэн. Яг энэ үед нь болохоор Carter бие даасан карьераа хэсэг ингээ хөөсөн ба. Тэгээ бие даасан цомог дээр ажиллахаар тэдэнтэй хамт үлдэхэр сонгосон анхны гишүүн буюу энэ менежментийн компанитайгаа ингээ үлдсэн маа юм л та. Ингээ 22 оны 9 сард Carter надад туслаач гэдэг бие даасан анхны сингл дуугаар гаргасан байна. Энэ нь болохоор Нью-Йорк хотын Зи гэх мэт янз бүрийн радиогийн тооллогоор нь одоо бүх радиогоор нэгдүгээр байранд орж ирээд дэлхийд даяар бол одоо маш их амжилтанд хүрч ирсэн байдаг. За нөгөө нэг сингл нь болохоор I Got You гэдэг дуу нь болохоор Европт бас хит болж ирсэн юм лээ. Ингээ 2002 оны 10 сарын 29-нд түүний анхны бие даасан цомог Now or Never гэдэг дуу цомог нь гарсан байдаг. Тэгээд ихний 7 хоногт 500 гаруй хувь 500 мянган хувь борлогдсон байдаг юм байна. За Carter 2003 оны ихэр аялын тоглолтоо хийхдээ яаж ихсэн гэхээр нөгөө дандаа жижиг газруудад аялын тоглолтоо хийж эхэлсэн буюу одоо Backstreet Boys хамтлаг алижийн алдарт орсон байсан шүү дээ. Гэхдээ Backstreet Boys ч дандаа том тайзан дээр гардаг гэсэн бол Carter бие даасан карьераа дандаа жижиг тайзан дээр ингэж хийж эхэлсэн маа л та. Ингээд тэр жилдээ
Картер 2 дахь би даасан цомог дээр ажиллаж ихсэн. Тэгээ 2024 онд болохоор нөгөө Backstreet Boys студидод буцаж ирээд шинэ цомгоо бичүүлэх болсон учраас өөрийнхөө хувийн карьерийг жоохон хоош нь татаад ингэ явсан байдаг. За тэр нөгөө нэг 2 дахь цомгоо гаргахтаа жоохон удажгаад 2-3 жилийн дараа гаргасан байл мэл нийт ингэ 3 цомог агш байсан шүү. За ингээд удалгүй байж идэл дүү нас урсан. За 11 нас урснаас хойш түүн 2 сарын дараа Картер дүүдээ хүндэтгэл үзүүлээд Hearts to Love You гэдэг шинэ сингл дуу гаргасан. Тэгээд энэ дууг би өнөөдөр ч ингэ сонслоо. Тэгээ клип нь болохоор нэг багтан гэрийн камераар ингээл бичээл ингээ авсан. Дандаа багынхаа нэм тоглож байгаа. Суулаад нас урсан юм. Харт тамхи насурсан тийм. Тэнгүүд нөгөө нэг тэр дүрсжүүлсэн юм бичлгүүд ингээ хийцэн. Яг дандаа жоохон бага үеийн дургууд хийцэн билээ. Тэг ингээд ягаад ч юм тийм англи хэлтэй лагмаг биччихсэн гэсэн нэг тийм чин сэтгэлээсээ дуулж байгаа дөө ямар ч хэл дээр хамаагүй ордог гэдэг дээ. Яг л тэгэж орсон. Манайхан бас энэ дууг сонсоод үзвэл зүгээр санагцсан. За тэгээд энэ дууны утга нь юу юм гээд гисэн чинь бид хамтдаа олон дайн туулсан мэдэрчдэг. Өөр хинч биднийг ойлгож чадахгүй. Санахад аимшигтай олон 7 хоногуд өнгөрсөн. Харт арсан зүүднүүд гэтээ тэр бол бодит амьдрал байсан. Би өргөлж итгэдэг байсан. Чиний маргааш нь өчигдрөөс илүү сайхан болно гэж. Чи өөрийн замаа олоод энэ дэлхий дээр гац жаргалтай амьдраасаа гэж би чин сэтгэлээсээ хүсдэг байсан гэж би дүүдэ хандчихлаа да. Тэгээд дахилт нь болохоор чамайг хайрлах нь өвдөгдөг намайг гэвч би чамайг хайрласаар л байх болно. Бүх зүрх сэтгэлээрээ чамайг санаж гин би өөрд ингэж чамайг санах болно гэж юм дурсан дуу бичсэн билээ. Үнэхээр гоё дуу байлээ. За тэгээ 2002 онд Картер мотор зэвний уралдаанд ороод өөрийн нэг Картерийн уралдааны багийг үүсгэн болоод эхний жилдээ үндэсний аврах шалгаруулалт тэмцээнд бас төрүүлж исэн байт юм билээ. Маш олон хоббитэй. За олон хамтран ажиллагчаа танилцуулаад урагшлуулъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Японы чанарыг Такатагаас хурдуу чатган зарцуулалтын төвх шийдэл Энжикээс авчээ. 90 жилийн туршлагатай Японы Энжикээс авчийг 2008 оноос эхлэн Таката Японы сүлбийн дэлгүүр нь альбиасны эрхтэйг нийлүүлсээр агаад эднийг бас хүргэлттэй сервистэй байдаг. За Японд үйлдвэрлэгдсэн удаан эдлэгэнтэй Япон автомашин зориулагдсан Энжикээс авчийг автомашинда тавьснаар 120 мянган км буюу за 6-аас 8 жил явах удаан эдлэгтэй гэдэм билээ. Тэгээ автомашинда яг тохирох орчлуурыг тавьснаар шатгуун зарцуулалтыг 0.3-аас 5 литр хэмнэдэг. За Энжикээс авчээ дээд зэргийн нэгтршилтэй керамик шавраар хийгдсэн учраас 500-аас 800 cc өндөр температурт тэсвэртэй ажиллах чадвартай байдаг юм билээ. За автомашины хурд хүч нэмэгдэн асал түргэсэн Энжикээс авчийн дэлхийн зах зээлийн 50%-ийг Японы зах зээлийн 75%-ыг нь тангаараа эзэлдэг. OEM буюу Япон автомашин үйлдвэрлэхэд анх үйлдвэрээс хийгддэг сэвчээний стандартыг хангасан Toyota-гийн 3 машин тутмын 2 нь үйлдвэрлэхдээ Энжикээс авчийг суйрлуулдаг. Нэг жилд 1 тэрбум 200 сая шиг очлоор үйлдвэрлэдэг байна. Тийм ээ. Ер нь зах зээлээ бол ер нь эзэлсэн газар шүү дээ. Хаяг барилчлалын хувьд 6 хаяг барилчлал байна. Улаанбаатар хотод. За эхнийх нь Хан уул И Мартин Б1 давхар, Сансрын И Мартин 6 давхар, 10 дугаар хорооллын И Мартин Б1 давхар, ТБТ андууд замын урд Panasonic-тэй байрны 1 давхарт Баян бүрдээс тасган өгсөх зам дагуу M Oil шатуун түгээх станц дотор байрлаж байгаа. За 6 дахь хаяг нь 1-р хороолол арын зам дагуу Отгон жолоо авц сургуультай залгаа Таката Япон сэлбэг байрлаж байгаа байна. Холбогд хотны дугаар нь 72 72 11 11 72 72 11 11 хотын альж бүсэж хүргэлцтэй байдаг. За сошиалайг нь Takata Japan Auto Parts гэдэг харгараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Япон чанарыг Такатагаас хурдуу шатгуун зарцуулалтын төв шийдэл Энжикээс авчаалаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн алдарчныхаа мэдээллийг хүргэе. За өнөөдөр Backstreet Boys хамтлагийн нэг Картерыг танилцуулъя. За хувийн амьдрал буюу харилцаа руу оръё тийм ээ. За Картер, Дебра Лапив, Белла Порт, Парис Хилтон нартай бол болцож исэн. Тэгээд Картер Теннессигээс нүүж ирснийхээ дараа болохоор 2008 оны 10 сарын 20-нд Калифорни дахь гэртээ нэг юм үдшилэг хом барыг зохиодог штеп. Энэ дээрээ яг найзууд нэг бөөндө цугларсан байх үед нь фитнес мэрэгчлэлтэн сургагч багш, ютубер, жүжигчин Лорен Мишель Киттэй нөгөө ах дүүсээрээ дамжуулан танилцсан юм билээ, танилцуулсан гэсэн. За ингээ хосууд 5 жил болцсныхаа дараа Картер донд гэрлэх санал тавиад 14 онд Калифорни мужийн Санта Барбара хотод гэрэлсэн байдаг. За тэгээд тэдний хурмыг бүр In Touch Weekly сэтгүүл бүр зориулан бүр нийтлсэн байт юм билээ. Тэгээ Картерийн I Heard Nick Carter reality шоунд зориулаад зураг авалт бүр хийсэн байт юм байна. Хосуудад бол одоо 3 хүүхэдтэй 2016 төрсэн хүү 2019 21 онд төрсэн 2 охинтой 3 хүүхэдтэй байгаа. За тэгээд анх бол хүүхэдтэй болох орлого маш олон удаа хийгээд олон ч удаа үрз болбож бүтлгүүтж жагаад 3 хүүхэдтэй болсон юм билээ. Шууд ч бас хүүхэдтэй болоогүй. За хууль эрх зүйн асуудал бас нэлээд удаа холбогдсон юм байна. За 20 оны 1 сарын 2-нд Картер Флоридигийн Тампа хотын Pop City шөнийн цэнгэний газар танхаарсан хэрэгээр баривчлагдсан. За тэр тухайн үед цагдаагийн тушаалд үл захирагдсан гэж буруутгагдаад нөгөө цагдаагийн ясны биелүүлээгүйгээд тухайн зөрчил нь хөнгөн гэж үзэгдээд баг торгуул төлөө тухайн үед сулагдчихсэн юм билээ. Ингээ 2005 оны 3 сарын 5-нд Картер Калифорни мужид бас баривчлагдсан. Яасан гэдгсэн чинь согтуугаар тээврийг эргэсэл жолоодсон. Цусан дах согтууруулах ундааны хэмжээ 0.8-аас дээш буюу хуулиар тогтоосон хэмжээс
хидэрсэн гэж үнэлтэйгээр буруутгацсан байдаг. Тэгээ энэ хэрэгт өөрөө бол за би буруутай би согтуу ингээ машин барьж ирсэн үнэ гэж хүлээн зөвшөөрөөд $1200 торгуул ногдуулаад 3 жил алтан бусаар тэнсэн аргалзах жолоодох эрхийг нэр хоногор хязгаарлаад 3 сарын архины боловсрол олох хөтөлбөрт бас хамрагдсан байд юм байна. Архины эмчилгээний төлөө явуулж байгаа гэсэн үг юм билээ тий. За дараагийнх нь актер хэрэг нь юу ингээд гэсэн чинь хүчингийн болон бэлгийн хүчирхийллийн хэрэгүүдтэй бол араасаа холбогдоод ингээд явж байна л та. Тэгээ 2017 оноос бол бэлгийн хүчирхийллийн хэрэгтэй холбогдож эхэлсэн. За тэгээд Dream Octi хамтлагийн гишүүн байсан Melissa Nick Carter-ыг 2002 онд өөрийг нь хүчирхийлсэн гэж олон нийтэд бол мэдэгдсэн. Тэгээд тухайд нь бол Nick Carter уг мэдээллийг няцаагаад за бидний харилцаа харилцан зөвшөөрсөн буюу хоорондоо тохиролцсон юм зүйл байсан гэж мэдэгдсэн байлээ. Тэгээд Лос Анжелес хотын прокурорын газар уг хэрэгийг шалгасан ч гэсэндээ хууль ёсны хугацаанд дууссан. Учраас энэ хэргийг бол үргэлжлүүлээгүй. Гэтэл 2022 онд болохоор дахиад нэг эмэгтэй Nick Carter-ыг 2001 онд хамтлагийнх нь аялан тоглолтын үеэр бас л өөрийг нь бэлгийн хүчирхийлэлд оруулсан гэдэг дахиад шүүгт өгсөн. За тэгсэн 2023 онд дахиад нэг эмэгтэй гомдол гаргасан байдаг. Тэгээд энэ бүсгүй хэлэхдээ болохоор би 17 настай байхад одоо бэлгийн хүчирхийлэлд Nick-ийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн үсэн юм байлээ. За мэдээж Nick Carter-ийн хувьд л эдгээр бүх мэдээллийг өгөөсгээд гүтгэлгийн эсрэг нэхэмжлэл гаргасан байдаг. Одоо хүртэл ерөнхийдөө үргэлжлээд явж байгаа буюу 25 оны 4 сард одоо явжлаа гэсэн. 4 сард нь дахиад нэг эмэгтэй Nick Carter-ийн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдүүлсэн буюу араасаа л гарч ирээ да. Тэгээ дандаа аялан тоглолтуудын үеэр интернет ингээ явж ахтан болсон гэж яриад лээ. Аялан тоглолт юм том автобусууд байдаг шүү дээ. Тийм автобус дотор үйлдэгцэн гэсэн л мэдүүлгийг өгсөн байлээ. Харин Ник болон түүний өмгөөлөгчд энэ хэрэгт нь бүх мэдээллийг эрс өгүүлсэж байгаа. Тэгээд гүтгэлгийн шинжтэй гэж үзээд эсрэг хариу хэмжээ бол арга хэмжээ бол аваад байгаа буюу одоо ингэ шүүгтэлцээд явж байгаа л гэсэн үг. Тэгээд бүх хүчирхийллийн мэдээллийг эрс өгүүлсэн. Би хизээж хүний хүчээр эсвэл зөвшөөрлгүйгээр одоо хүндэж суудаа байхгүй буюу ягаад хэрэг бүсгүүчүүдийн хувьд болохоор Ник Картерт ийм бэлгийн хүчирхийлэлд өртөхөд согтуу байсан мансруулах бодис хэрэглүүлсэн байсан. Дээрээс нь би өмнө нь хүнтэй унтж байгааг би онгон байсан гэж айгуу мэдээлэл өгöd байгаа юм билээ. За тэгээд хуульчдын хувьд бол Ник Картер олон жил үргэлжилсэн хар бараан зохиомл гүтгэлгийн бай болж байгаа хүн гэж бас араараас нь хамгаалж байгаа юм билээ л дээ. За тэгвэл Картер болон түүний талигаач дүү тийм ээ Аар нарын тухай Вэлэн Айдос нэртэй баримтат киноны сэдв 2024 оны 5 сарын 27-28-ны шөнө нээлттэй хийсэн билээ. Баримтат кинон энэ цувралт нь болохоор Backstreet Boys хамтлагийн дуушны эсрэг бэлгийн хүчирхийллийн хэрэгүүд нь хөндөгдөж байгаа. За дүүгийнхэн сэтгцэн эрүүл мэндийн тэмцэл мансууруулах бодис хэтрүүлэн хэрэгсний улмаас нас барсан зэрэгтэй холбоотой юм баримтат кино юм билээ. Энэ баримтат кинод Никийн гэр бүлийн гишүүд нь оролцсон дотны найзууд салбарын мэрэгчлэнүүд болон Никийг эсрэг шүүхүүд өгж байгаа. Нөгөө бэлгийн хүчирхийлэлд нь өртсөн гэж хэлээд байгаа Melissa, Ashley Reb, Shannon Root нар хийгдээд ярилцлага бас өгсөн билээ. Түүнчлэн Картерийн гэр бүлийн гишүүд 10-ны сүйд бүсгүй байсан Melina Martin, Kai Jones гэж бүсгээс өгсөн билээ. Энэ нь болохоор Никийн хуучин найз охин байсан гэж өөргөө мэдгдсэн билээ. Эдгээр хүмүүсийн одоо ярилцлан багтсан баримтат кино гарсан. За тэгээд энэ нэвтрүүлгийн төгсгөлд бичсэн тэмдэглэл болохоор Картер хэргийг өгөөсгөж байгаа түүний буруутгаад байгаа хүмүүс ихтгэл үнэмшил үнэхээр эргэлзэж байна гэсэн бичгтэйгээр гарч ирлээ. Тэгээд өөрөө үл энэ баримтат кинонд ярилцлага өгөхөс татгалцсан юм билээ. За тэгээд Картер харт тамиг согтруулгандаа хэтрүүлэн хэрэглэхдээ тэмцэж байгаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгээд дөнгөж 2 настай арх хамсаж үтсэн гэж хэлжсэн шүү дээ. 9 настайгаас бол арх бол ууж эхэлсэн байдаг. Тэгвэл Ник Картер болон Аарон Картер хоёрын харилцаа яг юу болсон юм бэ те? Аарон Картерийн хувьд бол ахыгаа дандаа буруутгадаг байсан. Юунаас л буруутгаад байгаа. Тэгээд сүүлийн хүмүүс ч гэсэн айгүйх буруутгаад юу гэдэг юм те ах нь ээж дүүгээ харж хандсангүй гэдэг ч юм уу нэлийн юм гарсан л та. Тэгээд багтаа маш ойрхон өссөн энэ хоёрын хувьд бол тэгээд хоёулаа урлагийн ертөнцид өссөн. Ник бол Backstreet Boys хамтлагт орсон бол Аарон өөрийнхөө бие даасан pop карьераа эхлүүлээд ер нь бол 6 настай анхны цомгоо гаргацсан шүү дээ Аарон Картерийн хувьд. Тэгээд багтаа нэг маш их дэмждэг байжгаад олон арга хэмжээнд хамт оролцдог гэр бүлэрээ олон нийтийн анхаарлын төвд маш их байдаг байсан. Ингээд хоёулаа амжилтанд ч хүрсэн нэр хүнд нь хурдан ч өссөн юм л да. Эндээсээ болоод хоёр өрсөлдөг өсч гисэн. Ахтай хоёрын хооронд. За тэгээд дээрэс нь гэр бүлийн санхүүгийн асуудал. Ерөөсө дуустдаггүй нэг санхүүгийн асуудал байна. За тэгээд би нэг шийд эрэг шүүмжлэх гэх мэтийн зүйлс хооронд үүсч эхэлсэн юм л да. Аарон багаасаа санхүүгийн эрх мэдлээ аав ээжтэй урал алдсан буюу хүүхдээс учраас аав ээж нь л ингээд зохицуулж байсан. Тэгээд Никийг болохоор ахыгаа юу гэж буруутгаад байгаа юм гэхээр миний карьерт ерөөсө тусдын болж байгаагүй гэж буруутгах юм билээ.
Ингээ 2019 оны 9 сард энэ хоёрын хамгийн том зөрчилдөөн нь гарсан. Ник Картер, за тэгээ Арон Картерийн ихэр болох Анжел Картер нар хамтраад 10-ны эсрэг хамгаалах захирамж буюу өөрсдөөсөө хол байх юм захирамжийг бас гаргуулахар шүүхэд хандсан байдаг. Тэгээ шалтгаан нь Ник мэдгэхдээ Арон манай гэр бүлийн гишүүдийг ялангуяа манай жирэмсэн ихнэр Лороныг хорлож болцсохгүй гэж би санаа зовоод байна. Ерөнхийдөө нэг тиймэрхүү юм хийсэн юм билээ л дээ. Үгэлэлэг гаргасан. Харин Арон Картерийн хувьд бол энийг эрс өгөөсгөөд эдгээр намайг сэтгцийн өвчтөй мэтэр харуулах гэж оролдож байна гэж олон нийтэд бас мэдэгдсэн байдаг. Ингээд эндээсээ болоод энэ хоёрын харилцаа маш хүйтэн болоод бүр хоорондоо харилцаач бас тасарсан. За ингээ Арон олон нийтийн сүлжээгээр Никийг буруутгасан постууд араас нь хийж эхэлсэн. Тэгээ Никийг найрал хамтлагт одоо тэр нөгөө Backstreet Boys-ыг хэлж байгаа юм л да. Тэр найрал дууныхны хамтлагт авсан шалтгаан нь авьяаснасаа болж ороогүй штий. Наадах нь чинь царинаас зулжлах авсан штий гэх мэтчлэн доромжилж эхэлсэн. За тэгээд гэр бүлийн хүнд үед нь өөртөнд туслаагүй шүүмжилсэн. Ник Картер өөрийн талаас маш зүүн дипломат байдлаар хариу өгдөг байсан л да. Нэг тийм молын бичдгээс юу юм гэхээр бид 10-ны аюулгүй байдлын хамгийн түрүүнд бодож байна л гэдэг гэх мэтчлэн хариу өгöd байсан юм л да. Арон Картер бол өсвөр наснаас амьдралын сорилтуудад орж ирсэн. Тэг өсвөр наснаас л масруулах бодис сэргийлж эхэлсэн. Сэтгцийн эрүүл мэндийн асуудалтай болж эхэлсэн. Дээрээс нь санхүүгийн дампуурал зэрэг асуудалтай тулгарсан байдаг. Тэгээ Ник болохоор түүнийг олон удаа эмнэлэг твтүүлж ирсэн, эмнэлгээ хэлхийг оролцсон гэж ойрын их сурвалжууд нас хэлтгэл юм билээ л дээ. Ингээд Арон Картер 2022 оны 1 сарын 11 сарын 5-нд харамсалтайгаар нас орсон. Тэгээд албан ёсоор болохоор шалтгаан нь эмийн бодистой холбоотой хордлого гэж тогтоосон буюу эм хэтрүүлээ хэрэгэлсэн гэж ярьд юм билээ. За тэгээд нас орохоос өмнө болохоор харамсалтайч гэх юм уу юу гэхээр Арон Ник руу хандаад ах руугаа хандаад би чамайг уучлсан, намайг ойлгоосой гэж хүсэж байна гэсэн утгатай постууд араас нь оруулж эхэлсэн. Тэгээд тэдний харилцаа сэтгэл санааны төвшөнд баг зэрэг ойрцсон байж магадгүй гэж хүмүүс бас үзтгэл юм билээ л дээ. Нас орохоос өмнө жоохон ойрцсон юм уу да гэд. Тэгээд Ник Картерийн хувьд болохоор дүүгийнх нөхөл маш хүн дээр туссан. Тэгээд гүн гүнзгий гошоод бол авцсан байдаг. Тэгээд сүүлд нь дүүгээ нас орсны дараа хайртай дүү минь одоо чи амар амгалан байгаасай гэж бичсэн байдаг юм байна. За тэгээ ер нь бол түүхэн сонссон бол шал өөр бидний бодож байснаас шал өөр амьдралтай хүмүүс биш тийм. Сэтгэл зүйн хувьд бол нэлээ асуудалтай. Тэгэхээр багасаа эцэг нь архинд оруулсан ч гэдэг юм уу тийм. 9 настай, 2 настай хүүхэд гэл ингээд 9 настайгаас бүр уудаг болсон тий 2 настайгаас арх амссан гэхээр яг ямар амьдрал туулж ирсэн мэдэхгүй юм да тэгээд гаднаас нь харахаар хүний дүүнж болохгүй юм да тийм ээ. За баярлалаа түргэний нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Ханцаа Амийн найруулагчаар ундрахаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтрагчаар өгний үр дүнтэй бэлдэмэл энэ бэлдээ хамт хөтөлбөрийн эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдар энэ бэл глюкозамын хондроод сульфат мөн Япон чанарыг такатаас урд туч шатхан зарцуултын төгс шийдэл NGK сэвч байла. Өргөжлүүлэн амар цаг нэвтрүүлгийн үлээн сонсороо түр баяртай баярлалаа. Баярлалаа.